Сайн байна уу? Монгол хэлний үндсэн мэдлэг, суур мэдлэг. Өнөөдөр би ийм 3 үгний ондоо утгатай үг, салаа утгатай үгийг та нарт тайлбарж ирье. Нэгдүгээрт нь засах. Засахгүй л одоо тэрэг засах. Машин тэрэг засныг хэлдэг шүү дээ одоо. Хоёрдугаарт нь гизгэн засах. Гизгэн засна гизгэн янзлж гойлох, эрэгтэй хүн ч болов, эмэгтэй усууд ч болов. Үс толгоогоо засныг хэлдэг шүү дээ. Гизгэн засах. Гуравдугаарт нь дутагдлаа засах. Дутагдлал бол одоо над нэг гэмтэй юм. Ямар нэг ил талаас нэг эвгүй зантай гэж хэлэх юм уу да. Асгэлээ дутагдаад тань би энийгээ заснаа. Өөрөөр хэлбэл одоо сайн зүгрөөгөө хандна, сайн болно гэсэн үг. Тэгэхээр тэрний дараа ишиг засах. Ишиг заснаа гэж юу хэлж юм бэ? Тэр энэ одоо хавар болсоор өнө ишиг гараад том болсон шүдлэн болохоос өмнө ишиг заснаа ишгээ хөнгөлнө гэсэн үг. Өөрөөр ир ишгийг хөнгөлж ийнэ гэсэн үг. Сэтгэлийг нь засах. Сэтгэлээ нь засах. Сэтгэлээ нь засах. Сэтгэлээ нь засна чинь бол одоо би хизээ сайн юм бодъё. Сайхан юм бодъё. Манайс одоо заримдаа сэтгэц зүйн хичээл дээр ариун усууд ярьдаг ш. Та хизээд сайн юм бодоод, сайхан юм бодоод. Тэгвэл хизээд сайхан байдэн шүү. Сайн болдсон шүү. Сэтгэлээ нь засна гэсэн үг. Муу муухай зүйлийг би бодохгүй. Муу муухай зүйлийг хийхгүй. Сэтгэлээ засна энийг. Хоолойгоо засах. Хоолойгоо засна бол одоо дуулдаг хүн одоо тэгэл энэ хоолойгоо гэж байх нь хоолойгоо засдаг юм. Эсвэл одоо энгийн цагт одоо заримдаа бас нэг айл очихтой зэрэг одоо чимэг уушсан арай эвгүй ч юм. Гадаас ирэхдээ гэж дуу гараад хоолойгоо тэр бас хоолойгоо засна гэж хэлдэг. Биеэн засах. Бие засах. Бие заснаа гэж одоо манаас хэлдэг. 0 дорноос жорлон дорно. Биеэн засна гэсэн үг. Улсaan засна. Улсaan засна бол одоо би өөрийн усаа сайхан жолоодож дагуулна, улсаа сайхан болгоно. Ардуудаа сайхан баян чинээр амьдралтай болгоно. Улсаа засна. Тэгээ энэний дараа энэ үсэг. Энэ үсэг яга энэний ард залгууд. Энэ бүгдээр засах. Тэр засах, гизэг засах, дутгал, ишиг засах, сэтгэн засах, хоолойгоо засах, бие засах. Энэ усыг үжээд байна. Энийг одоо урт биш. Урд зүг. Өмнө зүгсөв. Манай урд төр бас нэг юу байна, гол байдаг, айл байдаг. Урд зүг. Өөрөөр урд хойлтын урд. Өмнө хойно гэсэн үг байна. Энэ дээр болохоор урт, энэ чинь урт, энэ нь урт. Чи яс урт юм. Яс ахрах юм, охрох юм. Урт охрох юм. За дахиад энэ дээр ирсэн орд, оогоор уншина. Орд харшны орд. Гоё жимслэг одоо энэ хааны ордон харш гэж одоо. Өөрөөр одоо манай Бээжинд дээр хааны ордон гэдэг тэр чинь хааны орд харш гэсэн үг. Иймээс энэ гурван үгэнтэй ийм нэг үсгээ ижлэр бичдэг. Гэвч унших нь адилгүй. Энэ нь урд, энэ нь урт, энэ нь орд, уншлын адил. Уншлын адил бол утгамж хөвөрж ийн гэсэн үг. За энийг нэг үзье. Нэгдүгээр улаан туг. Мас бүр мэдээж улаан туг, улсын туг барьдаг. Улаан туг. Хоёрдугаарт нь дуг нойр. Би яг ингэ дуг нойронд бас гар утас дуграатах юм байна шүү. Яг амттай нойронд байдаг гэсэн дуг нойронд гэсэн ч одоо. Дуг нойр. Тэрний дараа нь тогших гэдэг нь үрсгэн. Самбараа тогсон ч бол үү тогсч бол. Энэ дээр энэ гурав бас уншлан хөвчж байна. Энэ нь туг, энэ нь дуг, энэ нь тог гэж бичдэг нэг уншлан найдвар. Иймээс би энэ хоёр ард нь яг цайвар энэ бүр ондоо утгатай үг. Энэ засах дотор бол зарим нь ондоо утгатай шилжүүлж хэрэгж байна. Зарим нь тэр чигээр бүр ондоо утгатай бол хөвчлээ гэсэн үг. Би өнөөдөр ийм дөмхөн тайлбар хийчлээ. Та нарын сонссонд баярлалаа. Баяртай.